Нөгөө нэг амар TikTok дээр ингээ одоолоод байсан. Зармигийг авсан. Энэ болохоор манgoтэй. Би гэхдээ манго дуртай л да. Гэхдээ илүү пичэн дуртай болохоор пичтгээс нэм бүр юм багцыг нь авсан. Тэгээд The Moment of the Truth. Үнэхээр гоё амттай мүү үгүй юу гэдгийг нь туршиж үзцгээе. Би яг ийм юм ингээ онгойлготой амар муухай. Oh my god. Yeah, no, it's too. Oh wow. Та нар харж байна уу? Яг ингэж манго шиг харагддаг. Үнэр нь бүр яг манго шиг. За тэгээд идэж үзцгээе. Ингээ гадны хэсгээрээ цагаан шоколадтай. Тэгээ дотроо тийм жоохон жимслэг мөртлөө тийм сүн амттай. Яг ингээ манго болол амтагдана. Амар гоё амттай маань. $3.99 гэжсэн. Би өөрөөсөө дахиж явж авлаа. Яагаад ийм гоёмстай зэрэг одоо л мэдчихэж байгаа юм бэ? 3.99-ээр нь бодлоо гэхэд Монгол мөнгөөр хэдэн төгрөг вэ гэд бодъё. Долларыг 3300-аар бодоход нэг ширхэг нь 13,167 төгрөг юм байна. Та нар авч идэх үү 13,000 төгрөгөөр ийм зармаг нэг ширхэгийг? Солонгос дэлгүүрүүдэд л зарж байгаа хгүй, энэ бодвол солонгос зармаг шиг аа заа. Тэг бүр ингэж H-Mart, Jumbo, тэг би саяхан энэ дэлгүүрийг болохоор Gangnam Market гээд саяхан нэгдсэн дэлгүүр юм байлээ. Тэгээд энийг би бараг нэг 3-7 хоногийн өмнө олоод тэгээд нэг бичлэгийг харчаад би залгасан чи манайхан ингэж sold out болсон байгаа. Тэгтээ удахгүй ингэ restock хийн. Тэгээ манай ингэ Instagram хаягийг дагуул бид нэр ингэ буцаад ингэ авчирхаараа мэдээлэл оруулнаа гэдгсэн чи өчтөр тэгээд би яг ингэ story үзээ явжсэн чи ингэ зармаг манд буцаж ирлээ гэдгсэн аахгүй юу. Доо би чи идэх үү? Нет, чёртында. Миний чудас. Юм уу не жахпи мартпадаг хийцэн нас амсуулаа хийдэмс. Аппал пуштэй. Ээжлээс үтэмээ гэмти. Тэр жах үлдэх нүгээрөө. Заяах байх уучлах. Сая дэлгүүрээр явахаар ямар өргөөр бүрвэ. Атаа тэгтээ аварлага барьчлаа. Миний сайхан ээж. Мяндас зөөлөн ээж. За пичтэйг нь би гэртээ очиод туршиж үзмээр байгаа ч гэсэндээ очиход хайлтч магадгүй гэж бодоод хайлаад хэлбэр шинжээ алдсан байвал муухай болчихмаа. Хайр юм гэж бодоод тэгээд одоо ингээ машиндаа ингээд тэсгүй ингээд задлаад байж юм л та. Тэрнээс шууд бас гэртээ очиод идвэл бас илүү гоё шүү дээ тий. Пакэж нь жоохон онгойлгоход хэцүү юм байна. Гэхдээ what? Wow, яг peach үнэрт чинь. Smells like a peach. Wow. За, the moment of the truth. Peach then. Peach then илүү гоё амттай байна. Wow. Ингээд би peach-тэйг ингээд би ингээд пакэжаар нь авсан байсан шүү дээ. Яг зөв шийдвэр хийсэн байна. Ингээд пакэжаар арай хямдхан болж байсан. $11.99 болж байсан. Бараг адилхан юм шүү. 3.99 Ямар ч ялгаагүй авснаа хямдхан юм авчлаа бараг мөнгө хожчлаа. Girl mad гэж мэгэдсэн чинь яг үнэндээ яг адилхан дүн төлсөн байдаг наацаа. Энэс бас лимонтой байлээ. Гэтэ миний бодлоор лимонтой гоё биш хаа. Яа, ямар гоё амттай юм бэ? Бүр амар мөрөөдлийн амттай. Миний идчихсэн баг хамгийн гоё амттай зарим хаа. Яа. Тэгээ амар хөөрхөн харагдаж байгаас би ингэж жижиггүй ягаан бүх шиг. Энэ зармиг хүрээ Монголд байх юм бол та нар бүр заавал авч идээ. Цагаан шоколад нь ийм гоё шаржигнуур заяа.
Одоо сонсогдож байна уу та хэд? Надаа микрофон байхгүй болохоор уучлаарай. Yummy, 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 yum. За тэгээд өнөөдрийн хувьд өстой гоё худалдаа авалт боллоо. Амралтын өдрөө өстой гоё өнгөрүүллээ. Ийм гоё амттан дэлхий дээр оршсгийг мэдлээ. Үнэхээр TikTok дээр яагаад юмнууд ер нь тэгэж амар viral болдгийн учрыг би өнөөдөр яг баталж чадлаа. TikTok дээр нэг бол маш муу юм viral болно, нэг бол маш сайн бүтээгдэхүүн viral болдог. Энэ бол сайн бүтээгдэхүүний жишээ байлаа. Thank you TikTok. Оноо өгөхөө мартчихж. Миний хувьд болохоор Peachтэй нь хамгийн гоё амттай байлаа. Гэхдээ бас олныг хэдвэл пологдох юм байна. Би жоохон ингээд дотор эвгүүрж байна. Тэгээд Peachтэй нь нэгдүгээрт орно. Гэхдээ Mangoтай нь бас гоё байсан. 10-аас бүр сая оноо өгье. 10-аас 900 мянган оноо өгье. Mangotойд нь би гэхдээ Peachтэд илүү дуртай. Mangotойд нь ямар ч тийм буруу зүйл байгаагүй. Зүгээр л би Peach-ийг илүү ингэж илүүд үздэг. Ингээд зармиг ингэж долоож иддэг төрлийн хүн биш аахгүй юу? Яг тийм зармиг долоож идэх дургу төрлийн хүнд бол энэ зармиг бол яг гоё. Тийм ээ. Perfection. За тэгээд бичлэгтэй маань хамтдаа байсанд баярлалаа. Тэгээд жоохон ингээд онцгүй яг тийм гоё нөхцөл байдал бүрдээгүй машин дотор бичлэг хийсэн ч гэсэндээ үнэхээр гоё амттныг илрүүлж чадлаа. Туршиж үзлээ. Тэгээд та бүхэнд минь бичлэг маань таалагдсан бол subscribe дараарай. Дараа чи удаа илүү сонин хачин зүйлийг та бүхэндээ харуулах болно. Баяртай.